Сайн мэцхан үзэгчтэй цагийн үрд хөтөлбөр эхэлж байна. Эхлээд цагийн үрдийнхэнд үзүүлэх мэдээллийн товчийг хүргэе. Холбооны бүгд найрамдах Герман улсын холбооны ерөнхийлөгч Монгол улсад аль биесны айлчлалыхээр өнөөдөр ирлээ. 5 толгойн цахилгаан станц төслийн барилгын ажлыг эрх хавар эхлүүлнэ. Ашигт малтмлын газраас олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийн 90% нь орон нутагт татгалцсан хариу өгчээ. Эх оны төсвийн орлогын 50%-ийг өр зээлийн төлбөрт төлнө гэж өнөөдөр улсын хурлд дахь Монгол Ардын намын бүлгийнхэн мэдээллээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын АСЕМ-аас өмнө Монгол улсын сурталчилгааг бэлтэнэ. 5 толгойн цахилгаан станц төслийн барилгын ажлыг эрх хавар эхлүүлэхээр боллоо. За мөн оюу толгойн далдуурхан бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудал ч ахицтай байна. Далдуурхан ажил урагшилснаар эдийн засагт эерэг дохио үзүүлнэ гэж засгийн газар тооцож байгаа. Энэ асуудал өнөөдөр засгийн газрын шийдлийн цагаар яригдлаа. 5 толгойн цахилгаан станц тэрбум долларын санхүүжилт бүхий төсөл. Оюутлогын том хөрөнгө оруулагч Turkish Hill компани 5 толгойн цахилгаан станцыг барих хөрөнгө босгоход зориулж санхүүгийн баталгаа гаргах харуулсан байна. Одоо том хөрөнгө оруулагч Turkish Hill компани 5 толгойн цахилгаан станцыг барихад хөрөнгө босгоход туслах үүднээс 1 тэрбум долларын 15 жил хүртэлх хугацааны одоо санхүүгийн баталгаа гаргаж өгсөн. Turkish Hill өөрөө 5 толгой дээр цахилгаан станц барихад тэрбум долларын санхүүгийн баталгаа гаргаж яах гэдэг нь өөрөө оюу толгой далдуурхайн төсөлд итгэлтэй байгаагаа харуулж байгаа маш том үзүүлэлт. Дээр нь оюу толгойн далдуурхайг байгуулах төлөвлөгөөний дагуу бас авсан үүргээ биелүүлж байгаа бас их чухал үзүүлэлт. Дээр нь оюу толгой гэдэг энэ том мега төсөл өөрийнхөө дотроос одоо 5 толгойг цахилгаан станц гэсэн бас 1 мега төслийг өөрөөсөө төрүүлж чадж байгаа маш чухал асуудал. Мега төслөөс том мега төсөл өөрөө бас том мега төслийг төрүүлдэг юм байна. Тэгээд оюу толгойн гүний ургай явсантай холбогдвол бид нар бас 5 толгойн цахилгаан станц бодит ажил болох юм байна гэдэг энэ зүйл бол бас харагдаж байгаа. Тийм учраас засгийн зүгээс та одоо яг энэ том төслөө хариуцаад энэ тодорхой төслөө хариуцж байгаа сайдын хувьд бас энэ чиглэлийн үйл ажиллагаануудыг идэвхжүүлээд цаг хугацаанд нь хурдан одоо ялангуяа энэ эрх хаврын одоо бүтээн байгуулалтын цагаас ахуулан энэ станцаа барих чиглэл рүү бол бүх үйл ажиллагаагаа бүтээн байгуулалт нь яг эхлэх энэ чиглэлөө бүх үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаарай гэж ингэж хэлж одоо үүрэг өгөх байна. Засгийн газраас эрчим хүчний салбарт томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлээд байгаа. Ерөнхий сайдын Хятадд хийсэн айлчлалын үеэр бөөрөлжөт болон твшин говийн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын асуудлууд мөн урагшилсан. 5 дугаар цахилгаан станцын худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж ажил нь эхэлсэн. Багнуурын станцын хөрөнгө оруулалт наашдаагаар шийдэгдэж байна. Өмнгийн говьд босох 5 толгойн цахилгаан станц төслийн талаар өнөөдөр Тата мэдэрж оюутлогын төслийн хөрөнгө оруулагч санхүүгийн баталгаа гаргаж өгсөн нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг улам нэмэгдүүлж байна гэдгийг ерөнхий сайд онцлсан юм а. Компани санхүүгийн баталгаа гаргаж өгснөөр бол одоо 5 толгойн цахилгаан станцын төслийн санхүүжилтийн үртэг бол буурах одоо тийм боломж бол бүрдэж байгаа. Ойрын хугацаанд оюутлогоо гэсэн том төслөөс төрж байгаа 5 толгой цахилгаан станц мега төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулагчтай уулзах юм байна. За эдгээр томоохон төслүүд хөдөлж ирснээр Монгол улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл дахин сэргэх таатай нөхцөл бүрдэж байна. Засгийн газар өчигдөр цагаан суургын зэс баяжуулах үйлдвэр болоод Хөх цавын цемент шохон үйлдвэрийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Өнөөдөр энэхүү 5 толгойн станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр санал солилцож байгаа нь эдийн засагт сайн дохио болж байгаа талаар онцолж байгаа юм а. За уулуурхайн салбар бол манай эдийн засагт голлох нөлөө үзүүлсээр байгаа. Нэг хэсэг хайгуулын болоод ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох явдлыг хязгаарласнаас болж төсвийн орлого буурч Монгол улс бүсээ чангалахаас өөр замгүй болж байсан. Уулуурхайгаас хит хамааралтай болсон үед гинэт гаргасан энэ шийдвэрийг засахаар засгийн газар энэ оны эхний сараас эхлээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. За гэхдээ хууль бас л уулуурхайн компаниудын үйл ажиллагааг хазаарласан хэвээр байна. Монгол улс өнөөдөр нийт газар нутгийнхаа бараг 70 орчим хувийг тусгай хэрэгцээ буюу тусгай хамгаалалтанд авчихсан байдаг. Харин 30% нутаг дэсгэр дээр байгаа Эрдэс баялаг ашигт малтмлын нөөцийг тогтоохоор хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлсэн. Гэхдээ өнөөдөр амьдрал дээр хайгуулын тусгай зөвшөөрөл яг үнэхээр ажиллаж байна уу? Хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын компаниуд өнөөдөр ажиллаж байна уу гэвэл бараг 90% нь ажиллахгүй байна. Энэ тухай бид дараах сурвалжлагаар үзүүлье. Эхлээд уулуурхай амнаас 9-р сарын 30-нд хийсэн ил тод уулуурхай хэвлэлийн хурлыг үзэгч танд эргэн сануулъя. Энэ хурал дээр уулуурхайн сайд ашигт малтмлын газар 490 хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон тухай мэдээлсэн. Он эхэлснээс хойш тэд ашигт малтмлын тусгай зөвшөөрлийн орлого гэж багагүй мөнгийг төсөвт төвлөрүүлжээ. За хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 21.5 тэрбум төгрөг
улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 2.1 тэрбум төгрөг, за бусад орлого нь 4.2 тэрбум төгрөг байна. Аж ахуй нэгжүүд цахимаар тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахын тулд дунджаар 700 мянган төгрөг төлдөг. Энэ бол зөвхөн нэг аж ахуй нэгж иргэний төлөх мөнгөн дүн. Мөнгө төлөөд 1 минутанд бараг 100 гаруй компаниудтай өрсөлдөж тусгай зөвшөөрөл авсан тохиолдолч байна. Энд ашигт мултмалын газраас тусгай зөвшөөрөл авсан компаниуд орон нутглуу хүсэлтэд тавихлаар бараг 100% татгалзсан яруу ирж байдаг. Ашигт мултмалын тухай хуулийн дээр тухайн одоо тусгай зөвшөөрлийг ирэх авсан компани заавал орон нутгаас зөвшөөрөл авна гэдэг хуулийн заалт байгаа учраас энэ заалтаа хэрэгжүүлж байгаа. Татгалзсан яруу өгснөг маргааш нь аваачаад нөгөө тусгай зөвшөөрлийн талбай гэсэн координаторыг тусгай хэрэгцээнд авна гэд иргэдийн урлаг төлөөлөгчдийн юм ч юм уу эсвэл засаг даргын тушаалч юм нэг тим юм гаргаад тавьчихдаг орон нутагт. Засгийн газар нь өөрсдөө орон нутагтайгаа уулзраа олоогүйж шууд компаниудаар өөрсдийн уулзрааг нь олуулахаа явуулж байгаа бол тун хүндрэлтэй байдалд оруулж байна бид нэр. Орон нутгийнхны уул уурхайн компаниудад хандах хандлагыг өөрчлөхийн тулд ашигт малтмалын хуулинд өөрчлөлт оруулсан. Уул уурхайн компаниудаас авч байгаа татварын тодорхой хувийг орон нутагт үлдээвэл эерэг үр дүн гарах байхаа гэсэн хүлээлт байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50% нь бол орон нутагт аймаг сумд нь очруулж байгаа. За нөөц ашигтны төлөв роялтигийн 30% нь мөн аймаг сумд нь очруулж байгаа. Энэ хууль 2016 оны 1 сараас эхлээ хэрэгжинэ. Тэр хүртэл аж ахуй нэгжүүд авсан гэх нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглаж чадах эсэх нь орон нутгийн удирдлагуудын ааш аягаас шалтгаална. Тэр аж ахуй нэгжүүдэд үйлчилж татвараа авдаггүй, харин бүхийлгэж татвараа авдгийн нэг жишээ бол энэ. За сэтгүүлч Чимэтлэн уулуурхайн компаниудын хоорондын бас маргаантай холбоотой асуудлаар сурвалжлал бэлтгэсэн байна. Монгол-Болгарын хувь нийлүүлсэн Монгол-Болгар Гео компани Баянгар аймгийн Галут сумд байдаг дүүнтийн алтны ордыг төшөглөн 1979 онд байгуулагдсан. Харин 2011 онд Монгол улс 50% хувьцаагаа Жинлиан компанид худалдаж, харин Болгарын тал өөрийн хувиа Болгар Геомын компанид зарсан байна. Гэтэл дээрх хоёр компани өнөөдрийг хүртэл маргаантай асуудлаа шийдэж чадахгүй явж иржээ. 3 жил үргэлжилж байгаа энэ маргааныг хуулийн дагуу шийдэж өгөхийг Болгар Геомын компани хүсэж байгаа юм байна. Жинлиан компани Болгар Геомынтэй зөвлөлгүй компани гүйцэтгэх захирлыг өөрчилж тамга тэмдгээ сольсон байдгийн байна. 3 жил үргэлжилж байгаа энэ маргааныг эцэлтэл уурхай үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох захирамжийг шүүгч 2 удаа гаргасан байдаг. Шүүгчийн гаргасан захирамжийг хэрэгжүүлэхийн тулд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, цагдаагийн газар 6 удаа олборлолтын талбайд очсон ч амжилтгүй болсон байна. Харамсалтай нь энийг биелүүлж чадахгүй төрийн эрхэхгүй байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шүүхийн гүйцэтгэх Баянгар аймгийн алба энийг хэрэгжүүлж чадахгүй байгаа нь үнэхээр гутамшигтай байна. Жинлиан компани өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тодруулбал 2013 онд 30 кг, 2014 онд 20 кг алт олборлож борлуулсан байдаг. Гэтэл компани 50% хувьцаа эзэмшдэг Болгар Геомын ЛТТ компанид нэгч төгрөг өгөөгүй гэж байна. Бидний хувьд хуулийг л дагаж мөрднө. Болгар бол Европын холбооны улс. Хэрв байдлын энэвэр дамжирвал олон улсын түвшинд асуудлыг ярих болно. Ямар ч гэсэн өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид нэгч төгрөгийн ногдол ашиг аваагүй. Энэ алдагдлыг ч хуулийн дагуу тооцоолж нөхөн төлөвлөж болно. Дүүнтийн алтны ордод хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа Жинлиан компаниг хууль хяналтын байгууллагууд анхааралтай авахыг хүсч Болгар Геомон ЛТТ болон Монгол Болгар Гео компани удирдлагууд хэвлэхийн дийнхүү хандлаа. Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Доржийн урилгаар холбооны бүгд найрамдах Герман улсын холбооны ерөнхийлөгч Йохим Гаук Монгол улсад төрийн альчлал хийхээр өнөө орой манай улсад ирлээ. Эрхэм зочныг маргааш албан ёсоор Чингисийн талбайд угтана. Холбооны ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Доржтой уулзаж албан ёсны хэлэлцээ хийх юм. За мөн хоёр улсын төрийн тэргүүн сэтгүүлчдэд хамтарсан мэдээлэл хийнэ. Монгол улсын их хурлын дарга инфолд болоод Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлгэнаар холбооны бүгд найрамдах Герман улсын холбооны ерөнхийлөгчөд тус бараалхаж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Альчлалынхаа хүрээнд холбооны ерөнхийлөгч Гаук хар хорин дахь археологийн малтлагын Монгол Германы хар хорин экспедиц төслийн үйл ажиллагаатай танилцах юм. За мөн Монгол Германы хамтарсан технологийн их сургуульд зочлно гэж гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Дараагийн бидээ Ардчилсан намын дарга улсын хурлын дарга инхолд Бээжин хотод болох торгоны зам сэдвтэ Азийн улс төрийн намуудын олон улсын бах хуралд оролцохоор өнөөдөр бүгд найрамдах Хятад ард улсыг зарсан. Тэрээр торгоны зам сэдвт Азийн улс төрийн намуудын олон улсын бах хурлын нээлтийн ажиллагаанд оролцож үг хэлсэн байна.
Азийн улс төрийн намуудын олон улсын баг хурал нь Аз намхан 7 улсуудын улс төрийн намуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн ард иргэдийн харилцан ойлголцол, ихтгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн зорилго бүхий яриа хэлцээ өрнөдөг гол хуралдааны нэг юм а. 2000 онд Филиппинийн Манила хотноо үүсгэн байгуулагдсан 53 улсын 370 улс төрийн нам гишүүнээр элссэн байна. Азийн улс төрийн намуудын баг хурлын ерөнхий ассамбле 2 жилд нэг удаа хуралддаг бол баг хурал нь ерөнхий ассамблеийн завсар хооронд хуралддаг байна. Торгоны замыг бүтээн байгуулж, үр шимийг нь хамтдаа өгөх хүсэлтэй байгаагаа энэхүү өндөр дээрээс дахин илэрхийлж байна. 2016 онд Улаанбаатар хотноо АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болно гэдгийг та бүхэн сонссон байхаа. Аз Европын 50 гаруй орны төр засгийн тэргүүнээр оролцох энэ нэр хүндтэй дээд хэмжээний уулзалтыг өндөр түвшинд хийхин төлөө Монголын төр засаг ажиллаж байна. За энэ удаагийн баг хурлын торгоны замыг шинээр байгуулж хамтын хөгжлийг урагшлуулах сэдвийн дор өрнө нь баг хурлын зорилгыг хятадын нэг зам, нэг бүс санаачлагын талаар торгоны зам дагах улс орнуудын улс төрийн намууд хамтдаа хэлцэж нэгдсэн ойлголцолд хүрэх явдал гэж зохион байгуулагчид нь тодорхойлжээ. Эх онд манай улсад зохион байгуулагдах АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганы бэлтгэл ажилд хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн яаж хамтарч ажиллах талаар өнөөдөр гадаад хэргийн яамд мөн санал солилцсон юм. Хэвлэл мэдээллийнхний хувьд АСЕМ-ийн тухай зөв мэдээлэл ард иргэдтэй түгээх зам, олон улсын хэмжээний их хурлыг өгтөж Монголыг дэлхийд сурталчлах гэсэн хоёр үндсэн үүрэг хүлээж байна. Дэлхийн 51 олон улсын 2 том байгууллагын төлөөллийг хүлээн авах бэлтгэлээ хэвлэл мэдээллийн байгууллагууд одоо хангаж эхлэх нь зүйтэй гэдгийг гадаад хэргийн сайд тэдэндээ уулзах хоёр онцолсон. Ялангуяа 2016 онд Монгол өргөцсөн зарим улсуудад шинэ Монголын талаарх мэдээлэл маш муу байгаа учраас тэдний мэдэх Чингис хааны өргөн удам хээр тал дээр нэмж сүүлийн үеийн мэдээлэл ойлголт өгч сурталчилгааг хийх хэрэгтэй байна. Богино хэмжээний төвчилсэн нийтлэл нэвтрүүлгүүдийг одооноос эхлээд бэлтгэж Монгол руу харсан олон улсын сонирхлыг татах үүрэг хэвлэлийнхэнд ногдож байна. Брилио гэдэг одоо Вестийн Суппото гэдэг хөтэлдэг тэр сэтгүүлчийг бид нар өнгөрсөн 2 өдөр авцарлаа. Тэгээ өөр уулзахтаа надад хэлж байгаа. Би Монголыг бол өөрөө төсөөлж исэн. Оросын сэтгүүлчдийн нүдийг нээж өмөр байна. Монголын дулгаа бид нар ямар ойлголт байна гэвэл ерөөсөө нэг Сибирийн хоцрогдсон нэг ийм хотын нүүр царай л бидний толгойд байгаа өөр юм байхгүй. АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганы үеэр хотын зарим хэсэгт хөдөлгөөн хязгаарлана. Бээжин хотод ялалтын 70 жилийн ог тэмдэглэхдээ хүнд үйлдвэрүүдийг хааж автомашины хөдөлгөөнийг хязгаарласан шиг зарим зохион байгуулалтыг хийнэ. За тиймээс энэ талаарх үнэн зөв мэдээллийг иргэдэд хүргэх АСЕМ-ийн мэдээлэлээр дагнах сэтгүүч, сурвалжлагчийг томилуулах санал гаргалаа. Монгол улсын одоо нэр хүндийн тухай асуудал учраас хэвлэл мэдээллийн байгууллагууд маань бас сэтгэл зүрх гаргаж дэмжиж ажиллаж байгаа гэж ойлгож байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсэх нэг зүйл бол оноос нэг магадгүй 2 хүн гаргаж өгөхгүй бол уулзалт болгон дээр хүн солигдож ирээд тахаар мэдээлэл дахин давтан яригдах ийм асуудал бас гараад байгаа юм аа. Тэгэхээр манай хэвлэл мэдээллийн байгууллагын за манайхаас бол одоо юу гэдэг нь TV5-аас гэх юм Монгол визэс гэх юм АСЕМ-аар дагнасан энэ сурвалжлагч л одоо танай ажлын хэсэгтэй гэдэг хамтарч ажиллана гэдэг гаргаж өгөх хэрэгтэй байна. Эх сарын 4-нд гадаад хэргийн сайд Люксембургт болох АСЕМ-ийн чуулганд оролцож тугийг аль бие ёсоор гардаж авна. Ингээд бэлтгэл ажлыг Монголын сурталчилгааг хийж эхэлнэ. АСЕМ буюу Аз Европын дэд хэмжээний уулзалт яхарахгүй дэлхийн нийтэд шинэ Монголын дүр төрхийг харуулах томоохон үйл явдал учраас хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоог инхүү онцлсан байна. Дараагийн мэдээг Алтан гэрэл бэлтгэлээ 2016 оны улсын төсвийн төслөөр бол зээлийн үйлчилгээний төлбөрийн ачаалал ихсэх, за эдийн засгийн үр дүнтэй бодлогыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэр байна гэж Улсын хурлын гишүүн Хүрлотер мэдэгдээд байна. Цаашид төсвийг алдагдaltaгүй болгох иргэд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж чиглэсэн зохицуултуудыг хийх хэрэгтэй байгаа гэж эрхэм гишүүн сануулжээ. Засгийн газрын боловсруулсан төслөөр бол 2016 онд улсын төсвөөс гадаад зээлийн хүүгийн төлбөрт 963 тэрбум төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 2 их 80 400 тэрбум төгрөгийг зарцуулахаар байна. Тухайн тооцооноос үзвэл үндсэн зээл болон хүүгийн төлбөрт нийт 3.4 их 80 төгрөг гаргах юм. Энэ бол эх жилийн улсын төсвийн орлогын бараг 50% тэнцвэр байна гэж Улсын хурлын гишүүн Хүрлбаатар тайлбарлаж байна. Бас 2016 онд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ одоогийнхоос нэмэгдэж чадхааргүй байна. Цаашдаа дэлхийн зах зээл дэх эрдэс баялагын үн өсгөөргүй байгаа юм. Ийм нөхцөлд экспортын орлого нэмэгдэх боломжгүй гэсэн тайлбарыг эрхэм гишүүн өгч байна. Засгийн газрын хувьд нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлийг баримталж байгаагч Улсын хурлын гишүүн Хүрлбаатар буруутгаж байна. Үндсэндээ жилийн дотор бол нефт бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээл дээр 3 дахин унсан байж. Харин харамсалтай нь энэ 2016 оны
төсөвдөр нефт бүтээгдэхүүний тавигдах онцгой албан татварыг тусвар 200 мянган төгрөгөөр нэмэх ийм санал орж ирж байгаа. Үүнийг бол буруу гэж үзэж байгаа. За 3 дугаарт нь Монгол улсын өр нэмэгдэж байгаа. Үүнийг зогсоох арга бол үндсэндээ төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувь хэмжээгээр нь тэглэх гэж үзэж байгаа. За парламент 2016 оны улсын төсвийг алдагдaltaгүй байхаар батлах хэрэгтэй. За хэрэг төсөв алдагдaltaй байвал өрийн хэмжээ нэмэгдэх нөхцөл байдал үүснэ гэж улсыг хурлдах Монгол Ардын намын бүлэг үзэж байгаа юм. Бас яамдын тоог эс болгож цөөрүүлсэн нөхцөлд тухайн өөрчлөлтийг 2016 оны 1-р сарын 1-ээс эхлэн мөрдөх шаардлагатай гэдгийг ч улсын хурлын гишүүн Хүрлбаатар мэдгдлээ. Засгийн газрын хувьд яамдын тоог цөөрүүлж тухайн хуулийг 2016 оны 8-р сарын 1-ээс эхлэн мөрдөх саналыг улсын хурлд гаргаад байгаа юм. Улсын хурал дахь нам эвслийн бүлгүүд болон засгийн газрын гишүүдийн ажлын хариуцлагыг сайжруулах хуулийн чанарт ахиц дэвшил гаргах үүднээс холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах чуулганы хуралдааны дэгээ боловсронгуй болгох хэрэгтэй гэж төрийн байгуулалтын байнгын орооны гишүүд үзэж байна. Энэ тухай Алтан гэрэл үргэлжлүүлнэ. Засгийн газар улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан, засгийн газрын мөрийн хөтөлбөр болон үндсэн чиглэлийн хэрэгжилтэд холбогдох баримт бичгүүдийг улсын хурал тус нь өргөн мэдүүлж хэлэлцүүлдэг. Ингэснээр цаг хугацаа ихээхэн алддаг. Энэ байдлыг өөрчлөх үүднээс тухайн баримт бичгүүдийг хамтд нь хэлэлцдэг болъё гэсэн саналыг улсын хурлын ажлын хэсгийн гишүүд гаргаад байна. Бас улсын хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы хуралдааны үеийн санал хураалтыг Пүрэв Баасан гаригийн 12-16 цагуудад явуулдаг болъё. Ажлын зайлшгүй шаардлага гарсан нөхцөлд хуралдаанд даргалагч санал хураалтыг бусад өдөр зохион байгуулдаг бай гэж гишүүд үзэж байна. Харин засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэдэг улсын хурлын гишүүдийг чуулганы хуралдааны танхимд тусгаалсан суудалтай болгох, эндэрт гарч гишүүдийн асуултанд хариулт өгдөг болох зохицуултыг хийгдсэн байр сууриас улсын хурлын ажлын хэсгийн гишүүд хандаж байна. Засгийн газрын гишүүд хариулт өгөх гишүүд олддоггүй. Гараа явцдаг. Нөгөө нэг хэдэн гишүүд кноп манад суучдаг. Тэгээ одоо ингээд хариуцлага бас алдагдчих шít. Тэгээ тийм учраас энийг бол бас тусад нь суулгаад хэрвээ тэд нэр нь одоо кабинетээр байна уугүй юу гэдэг нь бол бас олон нийт ч гэсэн ил харагдаж байг. Улсын хурлын гишүүд ч гэсэн тэр одоо засгийн газрын гишүүнд асуулт тавиад эргээ хариулт авахтаа бол бас одоо их ойлгомжтой байх гэдэг үүднээс тусгаарлан засан эндэр дээр одоо асуултанд хариулахын зүйтэй гэж үзэж. За сайдын үүргийг хавсран гүйцэтгэдэг улсын хурлын гишүүдийг чуулганы хуралдааны танхимд тусгаалсан суудалтай болох зохицуултыг хийхдээ гишүүд болон сайдуудын хооронд мэтгэлцээ өрнөдөг байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй гэж гишүүн Баярцогт үзэж байна. Улсын хурал дээр бол засгийн газрын гишүүнтэй мэтгэлцгээд тухайн ажлын хэсгийн дарга, байнгын хорон дарга, бүлгүүдийг төлөөлөд нэг хүн ингээд 4 хүн жишээ нь тийм ээ. Засгийн газрын гишүүнтэй тухайн асуудлаар мэтгэлцэхийн болцоог нь нээж өгөхгүй бол зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүн болгон зүгээр засгийн газрын гишүүнтэй мэтгэлцэнэ гэвэл энэ өөрөө дэгийн тухай бол сайжрахгүй байхгүй. За улсын хурлын тухай болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын зарим заалтыг тодотгож, утга агуулгыг нь ойлгомжтой болгож, нэр томьёог нь цэгцлэн зарим заалтыг шинээр тусгаснаар хууль хоорондын уялдаа холбоо сайжирна. Улсын хурлаас баталдаг хууль тогтоомжуудын чанарт ахиц дэвшил гарна гэж улсын хурлын ажлын хэсгийн гишүүд тайлбарлаж байгаа юм. Харин засгийн газрын гишүүн засгийн газрын хэрэглэх газрын дарга Баярцогтыг албан тушаалаас нь огцруулах тухай гишүүн Баасан хүүгийн түрүүнд нь өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг улсын хурал хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын саналыг гишүүн Мия Гомбын инколд гаргалаа. Засгийн газрын гишүүнтэй хариуцлага тооцох асуудлаар үндсэн хуулийн зэцээс гаргасан дүгнэлтийг улсын хурал тэр дүгнэлтийг хүлээж авахгүй гэдэг ийм одоо шийдвэрийг олонхороо гаргасан л та. Тэгэд энэ асуудлыг их хурал дээр одоо ярихад бас их хурал тодорхой ажлын хэсэг гаргаж шалгалт одоо хийж үзэж тодорхой зүйлүүдийг ярьсан. Үндсэн хуулийн зэцэд одоо засгийн газраас тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө өгсөн ийм зүйлүүд ч одоо яригдсан, их эвгүй зүйлүүд ингээд яригдсан. Тэгээ ийм тохиолдолд бол одоо ингээд өмөрөөд хамгаалаад суугаад байх явдал нь бол шудраг ёсонд нийцэхгүй.
За засгийн газрын гишүүн засгийн газрын хэрэглэх газрын дарга баяр цогтыг албан тушаалаас нь огцруулахтай холбогдсон тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагатай гэсэн гишүүн энх болдын горимын саналыг төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонхон дэмжсэнгүй. Үндсэн хуулийн цэцгийн хувьд улсын хурлын нэг гишүүн хэн нэг сайдыг огцруулах санал гаргаж улсын хуралд тогтоолын төсөл өргөн мэдүүлдэг байдал нь үндсэн хуультай зөрчилдөж байна гэсэн дүгнэлтийг гаргаад байсан. За тухайн дүгнэлтийг улсын хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн шийдвэрийг түрүүчийн 7 хоногт гаргасан юм. Үүнтэй холбогдуулан үндсэн хуулийн цэц их судлалын хуралдаанаа хийх шаардлага үүсэж байгаа юм. Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг хасахгүй гэдгийг өнөөдөр аль биесээр мэдгдлээ. 9-р сарын орон сууцны үнийн индексийг зарлалаа. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн зарим сурах бичиг олдоц муутай байна. Анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Эдгээр мэдээллийг цагийн үрдийн дараагийн хэсгээр хүргэнэ. Хүнд нөхцөлд ажилладаг эмч сувлагчдын урамшуулалт цалинг хасаж эхэлсэн тухай эмчдрийн төлөөлөл мэдээлэл хийж салбарын сайдад шаардлага хүргүүлээд байсан. Өнөөдөр энэ асуудлаар эрүүл мэндийн спортын сайд болон үйлдвэрчний эвлэлийн холбооноос аль биесны тайлбар хийсэн тухай санчирмаа бэлтгэсэн байна. 2010 онд тухайн үеийн эрүүл мэндийн сайд ламбагийн тушаалаар хүнд нөхцөлд ажилладаг эмч ажилчдын үндсэн цалин дээр 50% нэмэгдэл олгохоор болсон байдаг. Хэрэгжиж эхлээгүй уг тушаалыг одоо